Хувд аймгийн Мөс цөмийн байж Буднымын мөнхийн хөрөөрөө гараад ирсэн. За энэ 3 үрээ. За улсын наадмын айраг хар бүр үрээ харагдахгүй байх чинь 4 үрээ орсон юм байлгүй дээ. За энэ 3 үрээнээс энэ өдрийн наадмын хурдан соёлын төрөө юм одоо тодорхой юм. Мөнгө төрөө ячин баруураа мөнч хурдан үрээ. За тэгнэ энэ бол одоо суугаад үлдэн гэж заяа байхгүй дээ. Бараг л ер нь бол одоо энэ баруураа улсын наадманд шүдлэн харагдлаа, даан харагдлаа, хязаалан шүдлэн харагдлаа, хязаалан харагдлаа, соёлын харагдлаа. Энээс илүү амжилт гэж бол одоо үнэхээр байхгүй. За өнгөрсөн одоо хавар дүнжин гарын бүсийн уралдаан соёлын нар 19-д орсон улсад харагдаад за Төв аймгийн Цэс сумд хавар одоо 100 соёлын мөрдийн уралдаан болох тэнд одоо соёлын мөр төрүүлсэн. За энэ бол одоо нэг төрүүлээд байгаа. Улс бүсэд бол одоо айрагдах л ганцхан дутаад байгаа болохоос ер нь борнөрөнд бол одоо ер нь бусад гоншин бол бүгд цугларсан. За баярын шаргаараа жаахан суусан мөнгөтрийн харбараараа хошуу өлгцсөн. Наадал дээр нь Хувд аймгийн Мөс цөмийн ануус сервис компани Буднымын мөн нэмэх. За энэ Монгол улсын алдарт уяц солоор одоо энэ жил 2 хүн шагнуулах нэг нь тодорхой болж байгаа шүү байна. Буднымын мөн нэмэх яаж? За дээр нь алтаа хатаасангийн матардны одоо уяач бол одоо алдартай шагнуулах. За алдарт одоо 4 төрөө аваад л одоо за 8 айраг дugах шүү. За энд бол одоо айраг бол одоо ер нь бараг л хансан байх. Энэ хоёр уяач энэ жил ихэд одоо Буднымын мөн нэмэх уяач ч одоо бүсийн уралдаанд Эрдэнэт хурд 2000 гаруй Түн бүсийн уралдаанаас 2 төрөө авцсан шүү дээ. Ингээд утгаар бол одоо алдартад аргагүй очиж байгаа юм байна. Хадваасангийн матардны уяач бол одоо ингээд 3 төрөө авцсан энэ жилийн хувьд л ихэд зөвхөн энэ жилийнх нь одоо энэ сарын дотор 3 төрөө авчлаа. Ингээд бол одоо алдарт очих нэг нь тодорхой болоо. За Ордон соёлносны хамрын дайлбарт за орцгоё. За одоо харин соёлынгийн уралдааныг азархан хэрүүрээ энэ 3 морин соёлынгийн нуудаас гарч ирээд өнгөлж явах юм. За энэ ч одоо ер нь бас л за ер нь хурдан адуу гэдэг нэг юм сонирхол л доо. Одоо биеэр жижиг мөртлөө дайхан дор одоо хүлэг дахан дор иргэдэг чинь л одоо энэ биеэр жижигхэн юм азарган үрээ одоо морин соёлонгууд ингэж уралдаад өнгөлөөд өнөхийг бодоход энэ бол одоо дараа жил дамжиг азраг гарч ирэх нэ. Монголын сонир морь сонирхч түмэн бол одоо энэ хэр азаргыг одоо мэдхээр одоо ийм азраг болох юм байна. За ингээд Хувд аймгийн мөнх хайрхан сумын уугуул Хувд нутгийн хөгжлийн төлөөс ангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн Дорногов аймгийн Нэлгэр сумын одоо хурдан хэрүүрээ өнгөлөөд гараад ирсэн. Мөнгөтрийн хар бүрээ 2 дээр Мөс цөмийн баян нэмэх юм баруураа хөрөн үрээ 3 дээр за 4 дээр энэ Завхны дөрвөлжингийн баярагийн шаргаараа. За энэ дашрын би та бүхэнд Эрдэнэтийн одоо наадмын одоо сонирхож дуулгахад улсын наадмын соёлын насанд дайргийн давтардсан Хөдөлмөрийн Баатар давгд оржийн за баян нэмхийн одоо борураа Хинтээ аймгийн Баян Адаргын Базар садын одоо хурдан борураа Эрдэнэтэд азарган дурлалт төрүүлсэн. За хүн одоо Буднымын баяны хаяч сувдан борураа их заалан төрүүлсэн. Соёлын насан Сэлэн аймгийн Бургалдаан Жаргал сайхны унган адуу Орхон аймгийн Баян өндөр сумын Монгол улсын авиат засгалжуулагч Баясгалангийн хөрөөрөө төрүүлсэн. За наадмын хурдан соёлын систем ордын уралдааныг бүтэн биеэрээ өнгөлж байгаа жижигхэн азарган хэрүүрээ болох Дорногов аймгийн Дэлгэрэх сумын Дэндэг тайж галсан банд адууны энэ цагт тодорсон эдгэрхэн хурдан хөлгүүдийн нэг Хувд аймгийн мөнх хайрхан сумын уугуул Хувд нутгийн хөгжлийн төлөөс ангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн хурдан хэрүүрээ 151 номертой мордсон 58 номертой мордсон мөнхтөр алдартын хар баруураа. За бүсийн уралдаан энэ жил одоо нэг төрүүлж үзэж магадгүй хар баруураа. Өнгөрсөн жил Баян онгарт одоо энэ жил азарганд одоо их хурд зургаалсан Максын цэрэн жигдгонлагийн зэр дүрийг арайхан дийлэлгүй аман үзүүн дурдалсан төрийн хоёр наадманд 3 дурдалсан энэ жил дахиад 3 дурдалсан Сүбатар аймгийн Асгатын Юрагийн Нурбаатар гэдэг залуугийн одоо ихтэй одоо өөрийнх нь хугаар аль засгийн нэг ийм дурдаан мөнх төр яаж бол удамтай байна та улсын 60 жилээр 3 төрөө авсан Хувд аймгийн Дарив сумын уугуул Улаанбаатарын аршин дөртөөний дандин хүүгийн төвдөн манлагийн одоо ойрын хамаатан юм уу яаж за урдан соёлын систем ордын уралдааны хэр үрээ бүтэн биеэрээ өрдөлтөө гараад өнгөрч эхэллээ. За ачаагийн хэр үрээ бол одоо анаггүй хурд үрээ юм да. Бүсийн уралдаанд одоо азарган үрээ ингэж морин соёлон. За энэ одоо хар бор морин соёлон бол одоо ер нь баргийн юм л тавьдмааргүй юм да. Баруун тийшээ явсан гэхээр Монголын морин соёлогч үзэгч түн за тэр төрүүлжтэй гэж ярьжсэн. Тэгвэл одоо төрүүлэхгүй аман үзүүдгүй за ер нь төрүүлчих магадгүй. Гэхдээ бол одоо энэ хэр үрээ ингэж бүтэн биеэрээ илүү гараас дийлээд авах юм да. Энэ Дорноговын дэлгэрхээс нэг юм жижигхэн мөртлөө юм одоо хөлийн хурд гэж одоо нэг тэнсэн сум шиг одоо нэг иймэрхүү адуунууд гараад байгаа. Энэ бол одоо аргагүй дэлгэрэх нутаг бол одоо дэлгэрхийн бодонгууд Дэндэг тайж галсан банд одоо хурдтай гэдэг одоо гарцаагүй эндээс л одоо харагдж байна гэж хэлэх юм. За халтар хэрүүрээ 2 морины дайтаа тасарсан шүү үзэгчтэй. Дорногов аймгийн Дэлгэрэх сумын унган одоо Хувд аймгийн мөнх хайрхан сумын уугуул Хувд нутгийн хөгжлийн төлөөс ангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн хурдан хэрүүрээ тасарсан. Түүний хард мөнхтрийн хар буруу 3 дээр Хувд аймгийн Мөс цөмийн ануус сервис компани Буднымын мөн нэмэх яачин
хөрмөрөө. За ховд нутгийн 3 хурдан үрээ л одоо Алтай аймгийн хурдан шалгал систем хурдан уралдааны хөнгөн дээр гараад ирсэн байна да. Алтайчууд бол одоо энэ наадам даах шүтлэнгийнхэн даах их залангийнхаа дөрөв авсан. Соёлонгийнхаа дөрөв бол одоо айрагдуулна үстэй. Алтайхан бол хурдтай. Наадмаа бидний энэ дайны нааддаг ард юм шүү гэдгийг марцсан. За ингээд та бүхэнд хурдан соёлын систем хурдан уралдааны барайны газар хараан дээр ороод ирлээ. За ингээд барайн дээр орж ирэхэд ховд аймгийн мөнх хагийн сумын агуул ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн хурдан хайраараа төрүүлэн орж ирж байна. За манай зураглаачийн туссан камераас та бүхэн итгэн мөчийн дараа харна. За хээр үрээ одоо ингээд төрүүл. За хар бар үрээ харин ч нэг задлаар нь одоо дайрч байна. За ингээд сул яг 100 цаа холбосон хоёр үрээрээ зурхаа дээр аль нь төрүүлж ишгийг л харах үлдлээ да. За үзэгчтэй бид ч мөн одоо энэ хоёр за хээр үрээ хүүхдийн дөрөөгөр илүү гаргаад өнгөлж эхэллээ. За аргагүй хурд юм аа. За хээр үрээ одоо энэ марга зурхаа дээр энд ирчээрээ явал хээр нь орох баг зүгээр хар бар одоо олон жил уралдсан хүүхэд нь их том туршлагатай да бүгдээр одоо яаж арахыг харъя. За ингээд ховд аймгийн мөнх хайрхан сумын угуул ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн бандын ачаагийн Дорногов аймгийн дэлгэх сумын одоо хурдан хээр соёлон банан бүсийн шиг наадмын хурдан соёлын систем хурдан уралдаанд төрүүлэн ирж түмэн олноо баясгаж байгаа нэ. За үнэхээр хүүхдийн дөрөөр одоо сайхан илүү гарцсан энэ чигээрээ явж байгаа цагаан зурхаа дээр хашигж байгаа та бүхэн харлаа. За хишиглээ хээр үрээ ингээд нэгэн төрүүлж байна. Ам хүзүүд ховдын дарвын Монгол улсын алдарт байж Батчууганы мөнхдрийн харбор айргийн говь ховдоо ингээд мөсцмийн байж анам сервис компани Буднийн мөн нэмхийн хөрмөрөө. За дөрөв дээр Баянгарын Баянвагийн жаргал сайхны бороо. Ховдод 2008 онд үсэд айрагцсан. Өнгөрсөн жил Баянгарын Ламинганы 370 хязгаал айрагцсан. Баянгарын аймгийн Баян улсын аймгийн алдарт байж жаргал сайхны бор гэж одоо сайхны бороо. Чухатрын аймгийн өвчтөө. За сүүний тал шаравцтай хөвгтэй зэгэл үрээ. Яган зэгэл үрээ. За Говьт аймгийн Бэвэр сумын галзуурт компани улагч захирал Монгол улсын алдарт байж тавгийн математикийн зэгэл үрээ. За энэ ч одоо ер нь марийн гарын мөр орж ирэх. За араач орохгүй байна. Хоёр үрээ бол одоо хол сайхан тасарсан тулдаа инх орж ирж байна. За Баянгарын аймгийн Баян улсын аймгийн алдарт байж жаргал сайхны бороо инх дөрөв турлаа. Жигүүр алган аймгаас мөрдсөн. За айргийн тавар Говьт аймгийн Бэвэр сумын яс тавгийн математик зэгэл үрээгийн хурдалж энэ өдөр хоёр айраг хүрдэж байгаа нэ. За алтайчууд аргагүй айраг авч саллаа да. За гарсан цагаас эхэлж өнгөрсөн завхны дөрвөлжингийн баярын шаргуураа харамсалтай нь дараашаа суугаад зургаалчлаа. Энэ одоо том харамсалтай. Газрын жижиг гарч иртэл өнгөлөөл одоо суугаад зайдаж нэг 5 4 5 орсон болгомдолгүй 15 номертой Говьт аймгийн 9 болго сүмийн яач Инкваторын Оотон хээр гэдэг үрээ энэ их баяр наадмын 7 турдалж байгааг та бүхэн харж байна. За аргагүй шогшиж байна. За энэ бол одоо толгой мүнд сайхан толгойтой адуу харагдж байгаа шүү. Чон шиг шогшдог одоо нэг их л хурдан адууны шинжтэй юм адуу байна. За хоёр тал руугаа их шүүгэр нэг тэнцээ сайтай байрын ийм одоо их соёл өмөр харагдж байна. Да ихнесний мөр бол одоо уралдана үстэй. За ханаас завхны ган зүргийн хөрмөр өнгөнд оролдож байгаа л одоо энэ өдөр 8-д орлоо доо. За завханчууд ховдчууд их сайн надж байна. Хөнгөний 3 соёлоо ховд нутгийнх байла. Зарын соёл нь Говьт аймгийн Жаргалангийн Батулгын харуур байна. Говьт аймгийн түүх таламжлалын болон бархан бүсийн энэ том өргөндлөөр сайхан болж байна. Таны хээр соёл үрээ одоо гайхалтай төрүүллээ. Баяр үргээ тань. Баярлалаа. Би ч их баяртай байна. Би энэ баруун бүсийн төрийн их танших наадамд миний уйж оролдуулсан хээр соёлын одоо төрүүлж уйсан биднийг арга түмнийг баярлуулж байгаад их баяртай байна. Тэгээ хээр соёлын үед одоо олон сайхан медальтай ийм одоо хээр үрээ байна. Дорноговын одоо хөшөлтэй. Тий Дорноговын одоо дэлгэрэх алтан ширээгийн хөшөлтэй ийм адуу байгаа. Дорноговын аймаг сумын баяр наадамд 4 удаа ийм айраг авч исэн ийм сайхан хурдан буян Өвөр хангай аймгийн улсын баяр наадамд аман үзүүдэж энэ жилийн төрийн их баяр наадамд аман үзүүлсэн ийм хурдан буян байгаа. Тийм гэр одоо Дорногов сүлүүд бас сайхан олон сайхан хурдтай адуунууд төрж байна. Одоо уяас лөвч гэсэн бас үнэхээр сайн байл бас харж л байлаа тийм. Уяас ойлгол бол одоо миний дотны найз Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын уяач аймгийн алдарт уяач Отхон насан гэдэг хүн уйж уралдуулсан юм аа. Уяас ойлгох үнэхээр таарсан сайхан байсан. Ултайн дивжин дээр хантаашрын нурууны одоо хөвөнд бэлд дагаа харагдуулаад соёлонгоо төрүүллээ. Наадмын талаар та бас сэтгэлээ хэлэх үү? Би их баяртай байна. Говьалтай аймгийн 70 жил баруун бүсийн данших наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Хангаа дэлхийн сайхан, ард түмэн сайхан, гойсон хөлгүүд нь чурдан, унсан хүүхдүүд нь золбоотой бүх юм сайхан байна.
говьалтай ховд гэдэг бол нэг уулын хоёр тал. Эрт идүүгээс бид нар хамт ажиллаж амьдарч, морин уралдаж амьдарч исэн түүхтэй ард түмэн. Энэ бол баруун Монголын ард түмний бахархал болсон ийм сайхан наадамд би айраг төрөө авсандаа туйл их баяртай байна. Нийт наадамчин олон түмэнд одоо миний энэ хурдан соёолын хямртай ингэж сайхан ажиллаж амьдарч байхын үлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Их баярлалаа. Тий. Манай Баянгар бүлгүүд сайхан урдлаа. Манай Баянгараас сонгогдсон улсын хурлын гишүүн замдаа барилгын сайд болтлоо. Манай одоо дөрүүлж одоо 3 дахь ашигтай страх дөрүүлээ. Дөрөнд нь ховдод дөрүүлсэн. Одоо Баянгар дөрүүлсэн чинь одоос хоолтой дөрүүлээ. Тэгээ миний өөрөө одоо үйсэн бас соёол маань айрагдлаа. Тэгээ бидний одоо хурдан сайхан урдлаа. Тий. Эдлэн одоо баруун бүсийн ашиг эсэндээ Баянгар туссан шүү дээ. Тий. Ламгийн ашиг сайхан ашиг болж ирсэн. Энэ жил одоо говьтай түүх 70 жилээ болж байгаа. Энэ наадмын талаар. Энэ наадам бол одоо сайхан зохион байгуулалттай нар хур гişirсэн. Одоо сайхан наадам боллоо. Одоо баяртай байна. Говьтай үнэхээр сайхан наадам хийж байна. Тий. Үнэхээр баяртай. Нийт одоо Баянгарчууд бол бас сүүлийн үед бол үнэхээр сайхан уралдаж шүү дээ. Баянгарын гарууд бол их сайхан байна тийм. Үнэхээр одоо Баянгар одоо морин уралд сайхан хөгжиж байна. Дөрвөөс эхлээд гарууд байгуулагдаж байна. Манай гал гэхэд жигүүргээр гал байгуулагдсан байна. Одоо энэс хойш ингээд цаашлаа ингээд галууд байгуулагдаад энэ хурд морины хөгжлөлтөд одоо өшөө одоо Баянгар одоо хурд одоо сайжрах хаа гэж бодчих тийм. За баярлалаа. Танд дэнчтэр ирээд одоо сайхан наадч байна. Одоо хурдан бордоо харагдаж байна. Одоо соёл нам үзүүлээ. Хэд хэдэн одоо 5-6 наснд бол одоо сайхан урлаа та. За өнөөдөр их сайхан байна. Миний бороо улсын наадамд хайрагч байгаа энэ алтан энэ өндөр хязгаар дэрж бас аман хүзүүлээ. Өндөр бас шанц турдан хүлэг гэдгээ баталж өглөө. Үнэхээр сайхан байна. Бас манай уяаны улсын начин Баатрин их мөр тавлаа. 2 хээрмөр 11-15-аар давхлаа үндэ сайхан надлаа л гэж бодож байна. Одоо хүн бас аврах хээрмөрийг харж ирсэн баг. За аврах хээрмөр үнэхээр харж ясаа бас нэг эхний 10 дотор зарлагдсан. Тэгээ аргагүй нөгөө сая их урдад уралдчаа маргааш шууд атсан. Ажилтны ядраг амралт байхгүй жоохон тийм ээ. Амралтанд жоохон багтаад нэг жоохон тиймэрхүү боллоо. Тэгээ яг вэ ба 11 гэдэг бол бас л хурдан байж шүү дээ. Тэгэхээр хурдан адуу гэдгээ баталж байна. Олон жилийн наадам болж энэ наадмын талаар. Наадам байгаль цагаагаар их сайхан хүлээж авлаа. Говьалтай гэхээр л их халуун тийм үс ургамдгүй тийм газар гэж олсод баатсан. Энэ жил зуншлаг маш сайн байгаа юм байна. Маш сайн байгаа юм байна. Цагаагаар их сэрүүхэн сайхан байлаа. Энэ нутгийн адуунууд ногоо зуншлаг сайтай учраас ер нь их баяртай их сайхан байна. Ер нь наадам сайхан боллоо л гэж бодож байна. Энэ ам уу? Энэ Говьалтай аймгийн Хөхмөртийн хүн. Энэ энэ жил 82 настай. Тэгээ 53 жил морины сүүл баасан хүн. Энэ манай хөрөг ах болдیں۔ Тэгээ энд бас намайг дэмжиж энд ирсэн байгаа. Тий. За өвөө та бас олон наадам өвөө та бас үндсэн баах. Энэ жилийн түүх 70 жилийн наадмын талаар та бас. Би ч одоо энэ 3 дан шиг хэслээ. Сар хайрхнаа дан шиг, дэлгэрийн дан шиг, ховдын дан шиг мөн аймгийнхаа 60 жилийн ойч ирж ийсэн. Тэгэхдээ энэ одоо манай аймгийн 70 жилийн энэ хаан хашуудан шиг энэ тон их сайхан наадам болж байна. Хаан аймгийн байгуулагч хаан удирдлагын сайхан хүлээж авч байна. Энэ гадаад дотоодын цачин гэж би ингэж их баясаж байна. Энэ ирээсөө сайхан болж байна. Байгаль дэлхийн сайхан хүлээж авч байна. Ийм байна. Ингэж их баярлж талархаж байна даа хүмүүс. Говьалтай аймгийн Хөхмөрт сум бол бас л Говьалтай аймагт бол хурдтай сумд бол тооцогддог шүү дээ.